Би амиа хорлохын эсрэг байдаг. Амиа хорлох бодол нь амьдралын хүчний талаар ойлголт дутуугаас төрдөг. Яаж ч байсан амиа хорлож болохгүй. Амиа хорлох нь ямар ч асуудлыг чинь хизээч шийдэхгүй, яагаад ч шийдэхгүй. Зөвхөн дараа төрөлт чинь асуудлыг чинь улам хүнд том болгодог. Ийм бодол хандлага төрөхөд нарийн биеэ дэмжиж хүчрхэгжүүлэх хэрэгтэй гэж би хэлнэ. Бид 3 биетэй: махан бие, тэгээд сэтгэл хөдлөл, бодлын буюу нарийн бие. Энэ нь махан биеэс 30 орчим сантиметр том. Тэгээд учир шалтгааны бие, тэр нь бүр том. Мөн сэрүүн төлөв, зүүдний төлөв, унтах гэсэн 3 төлөвийг бид мэдэрдэг. Бидний энерги буюу прана агшихад бид депрессддэг. Энэ долгион хэлбэлзэл улам агшихад амиа хорлох тухай бодол төрдөг. Та юу хийх хэрэгтэй вэ гэхээр өөрийн энерги праны түвшнөө нэмэгдүүл. Яаж вэ гэхээр амьсгалын дасгал, багахан йог, бясалгал. Ингэхэд таны нарийн бие хүчрхэгжиж та жаргалтай болдог.